За. Очроотаар таслаа. Харин зээг шүү. За яг нөгөө алдартай хэсэг гэдэг шиг л нэлээд чухал дэгийн хуулийн чухал залтуудыг ярьж байна. Энэ үүнтэй холбоотойгоор 2025 оны 12 дугаар сарын 26-наас эхлээд эдгээр одоо залтуудыг түтгэлзүүлсэн байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яг одоогоор бол ерөнхий сайдын маргаантай холбоотой энэ залтууд ерөнхий сайдыг огцруулах гэдэг юм уу, итгэл үзүүлэхгүй байгаа энэ цаг үед яах вэ гэдэг энэ одоо хуулийн залтууд бол төтөлзүүлсэн одоо байхгүй байгаа л гэсэн үг юм байна л да. Тэгэхээр улсын их хурл энэ цэцгийн дүгнэлтийг хүлээж аваад шуурхаа одоо энэ залтуудаа үндсэн хуульд нийцүүлж буюу энэ 7 гэснийг 10 болгох 10 хоногийн дотор болгох гэж засах юм байна. Энийг одоо энэ шуурхаа хийж хэрэгжүүлнэ гэдгийг бол ойлгож бид шуурхаалж ажиллах ёстой. Тэгээд үүнтэй холбоотойгоор би бас юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ 10 хоногийн үндсэн хуулийн одоо энэ 10 хоног дотор хилэлцснэ гэдэг энэ хугацаатай холбоотой хэрэгцээ тухайн үеийн одоо чуулганыхаа эрсэд орохгүй байвал яах вэ гэдэг л ийм одоо зохицуултыг бид нар энэ дэгийн хуулиндаа бас оруулах ёстой юм болов уу гэсэн ийм одоо гашуун туршлагаас гэдэг шиг ийм л одоо бодолтой байна. Тэгээд энэ саналыг одоо бас тухайн хуулийн одоо өөрчлөлтийг хийхэд бид бас бодолцох ёстой юм байна. Булган туяа дэд даргын хувьд энэ хуулийн хугацаанд багтах гэж л хөрхийн амьтаа одоо пүрэв гаргаас өглөөний 9 цагаас ахуулаад эрцийнхээ одоо бүртгэлийг нээж эхлээд шүнжэнгөө гуйгаал одоо маргааш өглөө нь тэгэл арай гэж одоо эрц бүрдээл явсан юм байгаа юм шүү дээ. Бас л яг энэ үндсэн хуулийн энэ хоногтой холбоотой л байсан байхгүй юу? Хоног нь одоо өнгөрчгөөд. Тэг яг энэ үндсэн хуулийнхаа энэ оноос хоног дотроо асуудлаа шийдвэрлэж чадахгүй бол бас л энэ үндсэн хуулиар заасан хоногийг зөрчсөн л асуудалд орох гээд байсан байхгүй. Тэгэхээр тухайн үед чуулгандаа ороогүй, эрцэндээ ороогүй одоо бойкотлоод исэн гишүүд одоо өөрөөсөө нэхээгүй ёс зүйг одоо өнөөдөр бусдаас нэхээд одоо ичгүүргүй одоо бас элдв янзын юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ одоо чуулганыхаа эрсэд орохгүй бол энэ үндсэн хуулийн хугацаатай ийм асуудалд орохгүй бол яах вэ гэдэг асуудлыг ч гэсэн бид нар цаашдаа бодох ёстой юм байна шүү гэдэг ийм одоо саналыг зайлшгүй хэлмээр байна. Булган туяа одоо чуулганы хуралдааныг удирдах эрсийг одоо бүхэл бүтэн өдөр шөнөгүй одоо хүлээж нэхэн шаардаж суусныхаа төлөө өнөөдөр одоо гин буруутай юм шиг нийгэмд ч тэр за тухайн байгууллагуудаарч тэр хянагдаад шалгагдаад ийм одоо дүгнэлт гаргуулад явж байгаа нь бол үнэхээр харамсалтай байж боломгүй бүр аимшигтай. Өстой жинхэнэ шившиг гэвэл өстой тэрийг л хэлнэ баг. За тэр 95 дугаар тогтоолыг одоо цэц хүчингү болгох ийм шийдвэр гаргасан. Тэгсэн мөртлөнгөөсөө дүгнэлт. Тэгээд үүнийг бол улсын их хурлаар бид нар хилцэж ямар нэгэн байдлаар одоо хүчингү болгох үйлдэлийг бол хийгээгүй шүү дээ. Тэгээд одоо хэвлэн нийтэлсэн ч асуудал байхгүй. Энийг тэгэл таг чимээг үг дуугүй ингээл өнгөрсөн. Үлзий сайхан даргаыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон хойно нь одоо би бас яг энэ 95 дугаар тогтоолтой холбоотой ямар нэгэн юм хийх хэрэгтэй шүү. Энэ шийдвэр гаргаарай гэж хэлжсэн. Эсвэл одоо тэгээд хүчингү болсноор нь одоо төрийн хэвлэл мэдээллийн тэр эмхтгэлдээ хэвлэх ёстой мó? Эсвэл одоо яг яах ёстой юм? Ямар нэгэн үйлдэл хийж энэ 95 дугаар тогтоолыг одоо бас эцсийн одоо энэ хүчингү болгох ийм үйлдэлийг үг нь хин нэгэн газар одоо хийх ёстой. Тэр нь бол цэц бол биш. Хаа нэгтэй хэвлэгдэж юм уу, хаа нэгтэй нэг юм хийгдэх ёстой. Тэгэл үг дуугүй одоо ингээд чимээгүй дараал суучж байгаа байхгүй. Гэхдээ түүх бол тэгэл түүхээрээ үлдэн шүү дээ. Хизээ нэгэн цагт энэ чинь тэгэл нөхөж хараал